За улсын хурлаас баталсан цөөнгөө хууль тогтоомж дээр үндсэн хуулийн үг үсэг, үзэл санаа, зарим талаар суур, зарчим зөрчсөн иймэрхүү зүйл залтууд бол байгаад байгаа. Сая бол яхахгүй яваач утсын 3 хоног гэдэг 7 хоног бичнэ гэдэг бол маш бүдүүлэг алдаа л да. Яг энтэй адилхан цэцгийн хууль тогтоомж болон өнгөрсөн 30-аад жил маш буруу тайлбарлсан, гажуудуулсан байдлаар хэрэгэлсэн тийм хэрэглээнүүд бас байгаа юм байна. Тийм учраас бид үндсэн хуулийн цэцгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ер нь бол үндсэн хуульд байж байгаа зүйл заалтуудын хоорондын уялдааг хангах тийм хэрэгцээ шаардлага, хуулийн кодификацийн хэрэг одоо үүсэж байх шиг байна. Улсын хурал энэ дээр бас нэлээд сайн анхаарч ажиллах хэрэгтэй болов гэж бодогдож байгаа. Сая ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн дотор ч гэсэн үндсэн хуулийн нэр томьёог одоо муухайд байдлаар өөрчилж хэрэглэх гэсэн оролдлогууд бас харагдаж байна лээ. Тэгэхээр энэ байдлуудыг бас бид нэг шийдэх хэрэгцээ байх шиг байна. Маргаантай байгаа бол үндсэн хуулийн нэр томьёогоор бичих нь илүү зөв баг. Үндсэн хуулийн дээр ямар нэр томьёо байгаа, ямар зохицуулалт байгаа, тэр агуулгаар шууд бичих хэрэгтэй. Тухайлбал одоо та бүхэн сайхан бас болсон нэг маргааныг санаж байгаа баг. Улсын хурлын даргыг сонгохтой холбоотой асуудал төр чи ямар ч нам гэдэг тэр дундаа олох гэдэг юм үг байхгүй. Улсын хурлын гишүүд дотроосоо сонгол гэсэн үг байгаа. Хэрвээ ингээ маргаан байгаа бол тэр үгээр л бичсэн дээр. Үндсэн хуулийн дээр ямар үг байгаа, ямар нэр томьёо байгаа, ямар агуулга байгаа гэдгийг нь тэр үгээр бичсэн дээр тэрийг засварлах гэж, улс төрийн нөхцөл байдалтай тааруулах гэж эрх мэдэлтэй байгаа дээр бидний одоо өнгө аясаар биччихвэл зүгээр болов уу гэж найдаж бичих нь бол цаашдаа бол үндсэн хуулийн зөрчил улам бүр даймжрах, үндсэн хуулийг үгүйсэх юм жишг тогтох бас аюул байгаа гэдгийг бол бид ойлгох хэрэгтэй. Дээр нь дахиад үндсэн хуулийн дээр үндсэн хуулийн дэг журам гэж нэг ойлголт байгаа. Монгол улсад үндсэн хуулийн дэг журам өөрөө одоо хоёргүй үгээр нэг мөр хэрэгжиж явах ёстой. Бид энэ үндсэн хуулийн дэг журамтай холбоотой, эрх мэдэлтэй холбоотой, үндсэн эрхтэй холбоотой асуудал дээр хууль тогтоомжийнхаа хил найруулга, нэр томьёог бас нэг эргэж нэг харахгүй бол маш их гажуудсан тийм ойлголтууд байгаа юм байл шүү. Тэгээ энэ чиглэлээр бас нэг судалгаа хийдэг юм уу? Улсын хурал дээрээс ажлын хэсэг байгуулдаг юм уу? Нэг тийм идэвхтэй нэг ажил зохион байгуулахгүй бол засгийн газарт найдаад яваад иж бол бүтэхгүй юм байна гэдэг бол тодорхой харагдаж байна лээ. Тэгэхээр хууль санаачлагчийнхаа хувьд бол улсын хурлын гишүүд бол улсын хурлын зүгээс энэ дэр нэг идэвхтэй ажил зохион байгуулаад өгөөч гэж их хурлын дараагаас бас хүсэж байгаа. За үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг бол олон жил бас батлагдаад гар хүрээгүй олон жил болцсон. Тэгээ цэцээс олон удаас янз янзын шийдвэр гарч байсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн парламентын үед улсын их хурлын гишүүн цэндийн мөнх хориглоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байсан. За миний бие бас одоо энэ төслийг бас шинжилж найруулах энэ одоо ажлын хэсэгт ажиллаж байсан. Энэ хуулийн төсөл үндсэндээ бол бэлэн болсон байгаа. Үүнийг одоо манай энэ парламентын гишүүд одоо тухайлах юм бол манай Хэшиг Тэмбэрлийн Тэмүүжин нарын гишүүд бас одоо цааш нь анхаарал авч явах тал дээр анхаарал тавья. Энэ бас гарцаа авахгүй бас шийдэх, зохицуулалтын сайжруулах харилцааг нь ийм шаардлагатай болсон хууль байгаа. Тэгээд таны хэлсэн саналыг анхаарал тавлаа.